City Night-тай хамт байгаа үзэгчдтэй баярлалаа. Тэгэхээр их хотод маань яг одоо 23 цаг 10 минут болсон байна үзэгчтэй. За уламжлал ёсороо бид нэвтрүүлгийнхээ 2 дугаар хэсэгт одоо зочид маань хэдийн хүрэлцэн ирсэн байна. Үзэгчд маань бас хараад мэдж байгаа хаа түрүү анхаа маань бас танилцуулсан. За энэ удаад манай 2 дугаар хэсгийн зочноор одоо дэлхийн гоо бүсгүйчүүд хүрэлцэн ирж өнөөдөр манай студид бас гэрэл цацруулж байна. Та бүхэндээ бас энэ үдшийн мэндийг хүргэе. Good evening girls. Аха. За өнөөдрийн баг нэг зочин би өөрөө болчих шиг байна. Тэгээд энэ 7 хоног бол одоо үнэхээр ойрт нэр анхаа маань маш их завгүй байна. Бүр надад болохгүй. За юу хийгээд байна? Энэ удаа ажлаа бас нийт үзэгчдтэй City Night-ийн өмнөч одоо фэнүүдтэй, фанатуудаа тайлбарлах зүйтэй байхаа. Тэгэхээр энэ жил Монгол улсад анх удаага дэлхийд чансаагаараа 5 дугаарт бичигддэг Face of Beauty International олон улсын миссийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Ирэх 9 сарын 23-наас 10 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах энэ тэмцээнд дэлхийн 63 гоо бүсгүйчүүд ирж оролцсноо. Тэгээд үүнтэй холбоотойгоор 3 дугаар сарын 27-наас 4 дугаар сарын 3-ны өдрүүдэд Face of Beauty International тэмцээний өмнөх жилийн тэтмийн эзэд бас Монгол улсад хурж ирж хэвлэлийн баг хуралд оролцож байгаа юм аа. Ингээд зочдоо бас дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодож байна. За миний зүүн гардал сууж байгаа энэ үзэсгэлэнтэй эмэгтэй бол Face of Beauty International 2013 тэмцээний тэтмийн эзэн Тонга улсын Miss Diamond Langi байна. За 2015 оны дэд байрын шагналд Унгар улсын гоо бүсгүй Далма Карман нар хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн одоо Miss Mongolia Consulting төрийн бас байгууллагын PR менежер энх гэрлийн хувьд өнөөдөр бас орчуулга хийхээр хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр бид бас түрүүн одоо нэвтрүүлгийнхээ пэйж хуудсан дээр зургийг тавьсан байгаа. Үзэгчдээс бол маш их асуулт ирж илээ. За тэгээд хамгийн ихний асуулт юу байсан бэ гэхээр Монгол улсад анх удаага ирж байна. За сэтгэл ямар байна гэсэн асуулт ер нь дамгаалж байна л да. Тэгээд Miss-ээс энэ талаар эхлээд асууя. This is my first time visiting Mongolia. So beautiful. My first impression was how beautiful the natural landscape is. Everyone in Mongolia is so kind, and I love the Mongolian food. It's so delicious. Тэгээд эхний удаа ирж байна. Тэгээд хамгийн ихний сэтгэл маань болохоор аюу тийм өндөр байсан. Байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Тэгээд хүмүүс нь үнэхээр их нөхөрсөг юм аа гэж хэлж байна. Тэгэхээр манай улсад бол Miss-ийн тэмцээн олон улсын юм шинж чанартай одоо дэлхийд чансаагаараа өндөрт тавигдах юм Miss-ийн тэмцээн анх удаага зохиогдох гэж байна л да. Тэгээд маш их ач холбогдол өгөөд ерөөсөө олон сарын өмнөөс бэлтгэл ажлыг эхэлдэг юм байна шүү дээ. Тэгээд яг 60 гаруй орны Miss ирнэ гэж 13 15 оны Miss-д хүрэлцэрсэн байна л да. Тэгээд яг энэ Miss-ийн тэмцээнийхээ талаар бас манай үзэгчдэд ер нь одоо ярьж өгөхгүй. Ерөнхийдөө одоо яг ямар төрлийн Miss-ийн тэмцээн болох гээд байна тийм ээ? So could you tell more about the Face of Beauty International 2016 and what is like and all the information that possible? I think the most important thing, the Face of Beauty looking for a girl who is beauty not just outside, who is beauty inside in her soul and in her mind. And I think Mongolia is the best choice to host this pageant because the people are here very kind and very helpful, and the Face of Beauty is all about that. За энэ хүү тэмцээн онцлог болохоор зөвхөн одоо ингэж гаднахыг хараад байдгүй хүний дотоод мөн чанарыг ингээ хардаг тэмцээн байгаамаа. Тэгээд би энэ болохоор Монголыг бол үнэхээр яг энэ төгс зохицлын болов гэж бодож байна. Яагаад гэвэл хүмүүс нь айгүй нөхөрсөг. Тэгээд айгүй тийм тусрахыг юм байна гэж хэлж байна. Face of Beauty International 2016 төслийн удирдагчаар миний бие ажиллаж байгаа юм л да. Тэгээд одоо бас 3 жилийн өмнө энэ тэмцээнийг ер нь эх орондоо зохион байгуулъя гэсэн санаа санаачлагыг одоо энэ тэмцээний үүсгэн байгуулагч Мила Манивел анх тавьж илаа. Тэгээд тухайн үед бол одоо Монгол тийм олон улсын хэмжээний Miss-ийн тэмцээн зохион байгуулагдчихсэн туршлага байхгүй. Бидний хувьд одоо бүх зүйл дээр шин байсан учраас энэ боломжуудыг 2 жил олгоогүй. Тэгээд өнгөрсөн жилийн тухайд гэх юм бол монголчууд ер нь ийм одоо тэмцээн уралдаан зохион байгуулах чадaltaй болсон юм байна гэдгийг харуулахын тулд бид маш чанартай төслийг бичиж ирүүлсний үр дүнд Австрали, Шинэ Зеланд, Тайван, Монгол гэсэн 4 улс өрсөлдөд одоо энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг хүлээж авсан. Тэгээд хүмүүсийн хувьд бодож байгаа байх л та. За эдийн засгийн ийм хүнд байдалд хүн болгоны амьдрал одоо хэцүү цаг үе ингээд ирчээд байхад бид нэр ийм тэмцээн уралдаан зохион байгуулах хэрэг байна уу гэж бодож байгаа байх. Гэтэл одоо Miss-ийн тэмцээнийг зохион байгуулна гэдэг бол тухайн улс орны нийгмийн салбар бүрт өөрийн гэсэн үр өгөөжийг авчирж яадаг. Энэ дээр бол аялал жуулчлал нэмэгддэг. За жишээлх юм бол Miss-ийн тэмцээн зохион байгуулсны дараа жил нь тухайн улс орны аялал жуулчлал даруй 20% нэмэгддэг юм тооцоо байдаг юм байна. За ирэх 9 сард ирэх 60 орны гоо бүсгүйчүүдийг дагалдаад гэр бүл найз нөхөд загварын агентлагуудын захирлууд гээд дор хаяжныг 200-аас 300 хүн ирэх тийм төлөвтэй байгаа. Эдгээр хүмүүс бол Монголын эдийн засаг бизнесийн салбаруудад өөр өөрийн гэсэн одоо
тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулна гэх мэтчлэн олон давуу талыг энд нэрлэж болно. Тэгээд төгсгөлийн ёслолын ажиллагааг манай UBS телевиз шууд дамжуулах албан ёсны эрхийг нь хүлээж авсан. Тэгээд энэ шууд дамжуулалт бол Монгол улс орон даяар төдийгүй дэлхийн 10 гаруй улсад болон тэгээд YouTube-ээр шууд дамжуулагдах учраас энийг үзээд Монголын тухай ойлголт нь дэлхийн нийтэд төгөх нь байна. Монголыг сонгож ирэх жуулчдын тоо 90-с нэмэгдэнэ гэж одоо ам бардам хэлмээр байна. Тэгэхээр гайхалтай тэмцээн 9-р сард болох нэ. За өнөөдөр бол одоо миссүүд маань ирсэн байгаа юм чинь надад бол нэг тийм хүсэлт байна л да. Юу гэхээр манай яг одоо нэвтрүүлгийн City Night-ийн 2 дугаар болонд оролцсон үзэгч зочид маань өөрсдийнхөө авиасыг үзүүлдэг л дээ. Тэ ямар ч төрлийн авиас байж болно. Би бас Тонгогийн мисс Далмагаа сонсч байсан маань их гоё дуулдаг гэж. Тэгээ яг одоохондоо бол бас бэлтгэлгүй байгаа ч гэсэн манай үзэгчдэд сюрприз бариад одоо өөрийнхөө тийм ээ ая дуугараас одоо үзэгчдтэй маань мэдчлээч гэж хувийнхаа зүгээс хүсмээр байна. Мэдээж маш олон үзэгчид маань бас одоо өөрийн танд болохыг сонсохыг хүсэж байгаа ах гэж бодож байна. Okay, so she would like to hear you singing if that's possible. Okay. I was sitting there all alone against the world outside. You were searching for a place to hide, lost and lonely. Now you're giving me the will to survive. When we're hungry, love will keep us alive. Don't you worry, sometimes you just gotta make it right. The world is changing right before your eyes. Now I found you, there's no more emptiness inside. When we're hungry, love will keep us alive. I will die for you, climb the highest mountain, baby. There's nothing I won't do. Now I found you, there's no more emptiness inside. When we're hungry, love will keep us alive. За баярлалаа. Хоёулаа бас нэг So nice. Хэцүү бас ингэ шалгууруудыг тавихын тэгээд ерөнхийдөө мисси тэмцээд нөгөө нэг авиасын шалгуулт гэдэг айгүй чухал байдаг шүү дээ. Тонго улс болохоор 500 мянган иргэнтэй юм байлээ. Энэ их жижиг улсын мисс том тэмцээнд төрүүлсэн нь бол одоо улсдаа ингээд нэр алдарт хүргээд одоо өөрөө бас дуучин жүжигчний мэрэгчлэрээ улсдаа ажилладаг гэсэн лээ. Тэгээд бас Тонгогийн одоо миссийн улсынх нь онцлогийг сонирхож асуумаар 500 мянган хүнтэй тэгээд энэ тэмцээнд төрүүлнэ гэдэг чинь бас л их сонирхолтой санагдаад байгаа юм л да. So would you mind to tell about your culture and your country too? So my culture, Kingdom of Donga, is located in the South Pacific Ocean. We have a king and queen. Our first king gave our country to God. So religion is very important in our culture. What it makes my country, what they define beauty is a woman that has good faith and is virtuous. Captain Cook called our island the Friendly Islands. So hopefully one day you guys will come and visit my country. Sure. Тэгээд ерөнхийдөө бол өөрийнхөө улсын талаар ярьлаа. Тэгээд бидний болохоор хамгийн гол онцлог нь болохоор манай соёл маань болохоор айгуу тийм биеиндээ айгуу хитэгдэг. Тэгээд айгуу тийм шашнаа айгуу сайн хүндэлдэг тийм улс орн гэж хэлж байна. Тэгээд та бүгдийг хэрвээ боломжтой бүгдээр ингэ урьж байна гэж хэлж байна.
За баярлалаа. Тэгэхээр бидэнд үзэгчдээс маань одоо маш их асуултууд ирж байна та. We have a lot of questions from our audience. So first of all, they asked, what was your hobby when you were a child? Both of you. My hobby when I was a child was I was in a family band. So my dad had me singing ever since I was young, and also doing performing arts. Hopefully one day, you know, I'll pursue acting, you know, and you know, try my luck in that. За тэгэхээр сая үзэгчдээс маань тийм ээ хоббины одоо бага байхдаа одоо таны мөрөөдөл юу байсан бэ? Хобби юу байсан бэ гэсэн асуултыг тавьсан байна л да. Тэгээд багтаа болохоор гэрийнх нараа тийм хамтлагтай байсан гинэ. Тэгээд тэр нь болохоор өөрийг нь одоо энэ мэрэгжлийн сонгоход бас айгүй нөлөөсөн гэж байна. Тэгээд юм хийж байна. How about you, Nama? When I was a child, I always want to be the same like my brothers. So I play football, I do basketball, so I do a lot of boys things. And when I was in elementary school, I tried myself in an amateur acting crew. And when I was a child, I also dancing and swimming. So that was my hobby. За тэгээд багтаа болохоор ер нь айгүй тийм эрхтэйлэг байсан гинэ. Ягаад гэхээр ахтай ах нартай. Тэгээд ерөнхийдөө айгүй тийм бүл бөмбөг тоглоод цагс тоглоод явах туфтай охин байсан гэх тийм ээ. Тэгээд сургууль дахтаа болохоор жүжигчний тийм клубд ирсээд тэр нь болохоор өөрт нь айгүй тийм урам зориг өгөөд тэгээд тэндээс ерөнхийдөө эхлээд бүжиглээд тэгээд дуулаад тэгж явах бас хобби болсон гэж байна. Тэгэхээр үзэгчдээс маань бол бас дараасан асуултууд маш ихээр ирж байна л да. Мэдээж одоо дэлхийн гоо бүсгүүчүүд манай оронд цуглан гэхээр ерөөсөө хэн бүхний сонирхол мэдээж анхаарал тийшээ татж байгаа нь дамжиггүй. Тэгээд ингэж асуусан байна. За next question is which part of your face or body most you like? Тэгээ одоо биеийн юм уу эсвэл одоо нүрийнхээ аль хэсэгт хамгийн их хайртай, хамгийн их дуртай вэ гэсэн асуултыг үзэгчид маань маш олноороо тавьж байна л да. Тэгээд энэ асуултыг бас хоёр мистэй тавья. My favorite feature on my face would be my lips. Yeah, I love. I love anything has to do with lipstick, lip gloss, lip balm. So if I had to choose, it would definitely be my lips. За даалмагийн маань хувьд бол одоо нүрийнхээ хамгийн одоо өөрийнх нь хайртай хэсэг бол уруулна гэж байна тийм үү? What about you? My favorite part of my face is my smile and my legs. So thank you, Mom. Орчуулаад өгсөн зүйлтэй баг тийм. За тэгээд манай Diamond-ийн маань хувьд болохоор өөрийнхөө уруулаа айгуу дуртай гинэ. Тэгээд ерөнхийдөө уруулаа будаас тийм уруулаа өнгөлөж явах айгуу дуртай. Тэгээд манай Даалмагийн маань хувьд болохоор өөрийнх нь инээлт нь өөрт нь хамгийн их таалагддаг гэдэг чинь өөрийнх нь гэж дуртай. Манай охтууд маргааш бас Монголын хөдөө, Монголын үзэсгэлэнт байгууллагуудыг үзэхээр аялалд гарна л та. Тэгээд өмнөх одоо Монголд ирсэн 4 хоногийн хугацаанд бол бидний өдөг нийслэл Улаанбаатар хотоор аялаа, төр засгийн удирдлагуудтай уулзаад ингээд явсан байгаа. Хоолныхын сэтгэлийг би юун төрөнд асуумаар байна л та. Тэгээд хоол ямар байсан бэ? Одоо нөө Монголын хорхог, чансан толгой, буу, бүгдийг нь баг уржигдраа эзсэн л дээ. Тэгээд тэр сэтгэл нь юу нь ямар байсан? So what did you guys think about our national food, especially horhog and sheep head? And Diamond, please. I love you guys' traditional Mongolian food. When I first seen it, the presentation, I was like, wow, because I've never seen anything quite like it. But once I tasted it, I was like, this is so amazing. I would have to say it's my favorite food now. So when I go back to my country, I will tell everyone they have to try it. За тэгэхээр хоолны ер нь анхаарал айгүй тийм гайхсан гинэ. Тэгээд хоолныхын тавгалт нь айгүй гоё харагдчихсэн. Тэгээд ерөнхийдөө амсчихад амар гайхтайсан. Одоо яг миний хамгийн дуртай хоол болчиход байгаа. Тэгээд би гэртээ очихороо заавал одоо тэр хоолыг идэж үзээрэй гэж бас хэлнэ гэж хэлж байна. First time when I tried traditional Mongolian food, I was surprised and I was shocked. And the head, you know. And but the second time, it was the same like in Hungary. So you know, I feel the taste of I'm home. So you know, it tastes like the Hungarian. За тэгээд эхний удаа болохоор бас айгүй гайхсан, шоконд орсон гинэ. Тэгээд чи өө толгой гэдэг ингээд айгүй гайхсан. Тэгээд эхний удаа идэхэд бол гайхчихсан. Тэгээд хоёр дахь удаа идэхэд нь болохоор бас нэг унгарчнаас ийм хөтөлбөрөөс хоол байдаг юм аа л да. Тэгээд ерөнхийдөө амсаж үзээд амт нь бол ерөнхийдөө айгүй айтлах юм байна гэдэг ямар гэртэй гам шиг сэтгэл төрсөн гэж хэлж байна. Бодохгүй 4 сарын 2-нд буюу хагасаа өдөр одоо
нэгэн загварын шоу болох гэж байгаа л да. Тэгээ энэ загварын шоунд болохоор Монголыг төлөөж олон улсын миссийн тэмцээнд орж исэн Монголын бүх цаг үеийн миссүүд тэгээд манай Тонга, Унгарын говьсгүүчд оролцсон ингээд загварын шоу болох гэж байгаа. Тэгээд Монголын миссүүдтэй хамтдаа нэг тайзнаа гарах гэж байна. Та нарын хувьд ямар сэтгэл төрж байна? Энэ загварын шоуны тухай бас одоо мэдээллийг өгөхгүй юу? So on Saturday we have a Mr. Solo Education show, right? And what do you think that we are going to model with all Mongolian beauty queens? And what do you think about it? I think it's definitely going to be a wonderful experience. Not only because we're in a new country and this is our first time here in Mongolia, but we get to collaborate and work with the Mongolian beauty, which I'm looking forward to, and I cannot wait to see my good friend Peggy. I'm really close with her, so I'm looking forward to the experience. It'll be great. Yeah, I think the same, and I really want to try the Mongolian designers also. It will be so interesting. Тэгээд 2000 болохоор хоёулаа их баяртай байгаа. Хамгийн эхний удаа тэгээ монголчуудаа ингэ нийлээд загварын тайзнаа гарахтаа аюу баяртай байгаа. Diamond юм болохоор хамт найзтайгаа гарна гэхээс аюу гоё яагаад гэж хэлж байна. Өөрийнх нь найз тэгээ байгаа гэж байна. Тэгээд Далмагийн маань болохоор Монголын тийм дизайнеруудын хувцсыг өмснөх гэхээс би аюу тэгсэн яадаг хүлээж байна гэж хэлж байна. За тэгээд одоо нөгөө нэг холын хүнээс өг сонс гээл тэгдэг. Тэгээ хамгийн эхний одоо монголчуудын тавьдаг асуулт бол ерөөсөө нөгөө онгоцоор буулаа Монголд ирсэн Улаанбаатарт ирсэн хамгийн анхны сэтгэл юу вэ гэсэн асуултыг л маш ихээр тавьж байна л да. Тэгээд энэ асуултыг бас одоо ярилцлагынхаа төгсгөлдөө асууя гэж бодлоо. What was your first impression when you get Mongolia? I didn't know what to expect at first, but when I came in, I was thinking in my head it would be so much snow, and I was looking forward to it. But Have you ever seen snow before? I've seen, yes, I definitely have, but I wanted to experience it here in Mongolia, especially with the natural landscapes and your guys' animals, because I've never ever seen a camel in real life. So hopefully, you know, while I'm here, I get to see one. За тэгээд Монголд ер нь ирэхээс өмнө айгүй их цас харах авах гэж бодож байсан гинэ. Айгуудын цас харах ч гэсэн гоё цас харагдах гэж бодож байсан гэж байна. Тэгээд ерөнхийдөө байгалийн айгуу тэгсэн яд хүлээжсэн гинэ. Тэгээд ер нь өөрөө яг тэмээ ерөөсөө өмнө харж байгаагүй. Тэгээд одоо би яг тэмээ харах байхаа гэж айгүй итгэж юм гэж хэлж байна. Одоохондоо харж амжаагүй байгаа биш үү? Би харуулаараа зохион байгуулагч байсан. How about you, Dama? When I was in Hungary, I tried to give a lot of farm clothes because everyone told me, "Oh, Dama, be careful. The weather is in Mongolia; it's so cold, so just be prepared." And now I'm bringing a lot of farm clothes, but the weather is so sunny, so maybe I didn't know to use it. За тэгээд Унгарт заахад ерөнхийдөө найзууд нь айгүй хэлжсэн гинэ. Монгол айгүй хүүтэн шүү. Тэгээд айгүй их дулаан хувцлаарэ гэж хэлсэн гэж. Тэнгүүт нь манай хүн дулаан хувцас айгүй хөмсөөл одоо юунда хийгээл ирсэн гинэ. Тэгсэн чинь ерөөсөө тийм байгаагүй. Харин ч зэрэг айгүй тийм нартай гоё дулаахан байсан гэж хэлж байна. За тэгээд энэ сайхан орой бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн дэлхийн сайхан бүсгүүчүүдэд маш их баярлалаа. Тэгээд Монголд маань одоо удахгүй 60 орны говьсгүүчүүд ирнэ. Тэдний төлөөлөл гэж хэлж болно доо. Одоо өнгөрсөн жилийн тэтмийн эзэд одоо их оронд маань ирээд Монголын маань одоо зан заншилтай танилцж байна. 9 сарын тэмцээн уралдаан ер нь ямархуу болох вэ гэдэг дэлхийн сурчлах үүднээс одоо энэ ажлыг зохион байгуулж байгаа юм аа. Тэгээд бас биднийг дэмжиж байгаа, хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудад талархсан сэтгэлээ илэрхийлье. Тэр дундаа бас UBS телевизийн уран бүтээлчдтэй одоо энэ талархлыг хүргэх зүйтэй байхаа. 9 сард одоо UBS телевизийн уран бүтээлчид Монголд анхудаа зохион байгуулагдж байгаа энэ дэлхийн хэмжээний тэмцээнийг олон улсад шууд дамжуулна, өөрсдийн бас ур чадвараа түүхэн туршлагаа одоо олон нийтэд дэлгэж харуулах болно. Тэгээд дээрэс нь Мят хувьсад кампани, туушин зочид буудал, за тэгээд одоо Guantanamera, Mexihan, за тэгээд Гандан Вив гэдэг одоо олон ресторанууд бидэнтэй хамтарч ажиллаад октодыг маань ингээд хоолоор дайлаад ингэж ажиллаж байгаа. Тэгээд бүх байгууллагуудад талархснаа илэрхийлье. За баярлалаа. Авьяаслаг бүсгүүчүүдтэй, авьяаслаг үзэсгэлэнтэй бүсгүүчүүдтэй. Thank you for coming. За баярлалаа эрхэм үзэгчдээ. Тэгэхээр нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ UBS телевизээр шууд хүрч байгаа. За яг одоо бол цаг 23 цаг 30 минут болсон байна. Бид тун удахгүй дараагийнхаа зочдтой үзэгч та бүхнийгээ уулзах болно. За UBS телевизээр сувгаа тааруулаад City Night үдшийн хөтөлбөртэйгээ хамт байгаарай.